Хуульч шуухай Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийж түүний удирдлагын талаар танилцуулж байна. Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэлд аймаг нь суманд багт нийслэл нь дүүрэг нь хороонд хуваагдана. Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийждэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын түншлэн тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийж түүний удирдлагын зарим чиглэлийг шилжүүлэх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал шийдвэрлэнэ. Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц хүн амын байршлыг харгалзан ухаан нутгийн иргэдийн саналыг үндэслэн засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал шийдвэрлэнэ. Аймаг нийслэл сум дүүрэг бол хуулиар тусгаалan олгосон чиглэлийг өөрийн удирдлага бүхий засаг захиргаан нутаг дэвсгэр эдийн засаг нийгмийн цогцлбор мөн аймаг нийслэл сум дүүргийн хөлийн цэсийг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын их хурал батлана. Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах хэсгийг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг нийслэл сум дүүрэг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баг хороонд иргэдийн нийтийн хурал байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх татварын хувь хэмжээг тогтоох хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлд төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно. Аймаг нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр хурлын болон сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо сонгох журмыг хуулиар тогтооно. Аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны засаг дарга хэрэгжүүлнэ. Засаг даргыг тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурлаас нэр дэвшүүлж аймаг нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд сум дүүргийн засаг даргыг харьяалах аймаг нийслэлийн засаг дарга баг хорооны засаг даргыг харьяалах сум дүүргийн засаг дарга тус 4 жилийн хугацаагаар тэмэлнэ. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн засаг дарга доод шатныхаа нэгжийн засаг даргад нэр дэвшигчийг томилхоос татгалзуул энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална. Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртэй хууль тогтоомж засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг засгийн газар дээд шатны засаг даргын өмнө хариуцна. Засаг дарга тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурлын шийдвэрт хориг тавих хэрэгтэй. Тавьсан хоригийг нь хурал өөрийн төлөөлөгчдийн олонхын саналаар няцаасан нөхцөлд засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтэд зохих хурал ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны засаг даргад гаргаж болно. Аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын ажлын албанд тамгын газар мөн тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хуульд төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно. Улсын их хурал засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг нийслэлийн хурал засаг даргад шилжүүлж болно. Аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол засаг дарга захирамж гаргана. Хурлын тогтоолт засаг даргын захирамж нь хууль тогтоомж ерөнхийлөгчийн зарлиг засгийн газар харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төвлөрдөр давж мөрдөнө. Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийж түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Хуульч шуухай Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нийж түүний удирдлагын талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжцгөөе.